Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Манайхан шинжлэх ухааны үндэсний сургууль нь 2014 оноос эхлээд 2 дахь нэмэх нь 3, 2 дахь нэмэх нь 4 гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ирсэн. Энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд 6 мэргэжлэр оюутан эсвэлэн сургаж байгаа бөгөөд энэхүү мэргэжлүүдэд хүний их хэмж, уламжлалтын их хэмж, шүдний их хэмж, био анагаах судлаач, нийгмийн эрүүл мэнд судлаач болон эмзүүч гэсэн мэргэжлүүд багтдаг. Дээрх мэргэжлэр эсрэгч нь эхний 2 жил анаахын суурь хичээл болох ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзэх бөгөөд 2 дугаар курсээ төгсөхдөө тухайн оюутны сурлагын амжилт, голчтон мөн эзэлтийн ерөнхий шалгалтын оноо зэргүүдийг харгалзан үзэж дараах мэргэжлүүдээс сонгож суралцдаг. Магадгүй орон нутгаас элсгийг өсгөгчд маань үүнийг анхааралтай сонсоорой. Орон нутагт элсдийн үйл ажиллагааг Монголын ихтэй сургуулиудын консорциум зохион байгуулан ажилладаг. Монголын ихтэй сургуулиудын консорциум нь тусгай баг бүрдүүлэн очих бөгөөд элсдийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалт хийн авч байгаа. Дээрх мэргэжлүүдэд элсэн суралцах хүсэлтэй байгаа элсгийг өсгөгчд нь хим болон биологи хичээлүүдээр элсдийн ерөнхий шалгалт өгнө. Элсдийн ерөнхий шалгалтын босго оноо нь хичээл тус бүр 400-аас дээш оноо авсан байх шаардлагатай бөгөөд дээрх шаардлагыг хангасан болон элсгээр бүртгүүлсэн элсгийг өсгөгчдийг нийт онооны дарааллаар жагсан батлагдсан хяналтын тоогоор элсүүлдэг. Орон нутагт дээрх мэргэжлүүдийн хяналтын тоо нь илгээхдэгтээ хүний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, уламжлалт анагаахын их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, шүдний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа гэх мэтчлэн 6 мэргэжил маань нэрлэгдэн очдог. Гэсэн хэдий ч дээрх 6 мэргэжлүүдийн алийг нь сонгож элссэн ч та анагаахын суурь боловсролын дамжаанд л элсэж байна гэсэн үг ээ. Ингэснээр эхний 2 жилдээ ерөнхий эрдмийн хичээлүүдэн судлах бөгөөд 2 дугаар курсээ төгсөөд дээрх мэргэжлүүдээс цааш суралцснаа. Сайн байна уу? Намайг Оюун их гэдэг. Би нүүр ам судлалын сургуулийн нүүр амны эмчилгээний тэлмийн багш. За манай сургуулийн хувьд бол жилд 100 гаруй оюутан бол төгсөгдөг. Төгсөхдөө нүүр амны эмч буюу шүдний эмч мэргэжлэр бол төгсдөг. Нийтдээ 6 жил суралцдаг. За шүдний эмч гэдэг нь бол хүний нүүр, ам, шүд, састай холбоотой маш олон төрлийн эмчилгээ, онцлогоо, өвчин сэргийлэх ажил хийдэг хүнийг бол хэлдэг. Тэгээ манай төгсөгч нар бол төгснөхийн дараа Улаанбаатар болон аймагуудын эрүүл мэндийн төв эсвэл хувийн эмнэлгээнээс ажиллах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл дотооддоо гадааддаа маш олон төрлийн суралцах, ажиллах боломжтой бол байдаг. За тиймээс манай нүүр ам судлалын сургуульд сурахыг урьж байна. Сайн байна уу? Намайг Хонгор Зул гэдэг. Би 2009 онд анагаахын сургуульд элсээд 2014 онд нүүр амны их хэмж гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгээд түүнийхээ дараа 1 жил ажиллаад 2015 оны намраас эхлээд хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэх тэнхимийн резидент эмчээр одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээ 2017 оны намар бол төгснөө. За миний мэргэжлийн одоо давуу тал гой сайхан зүйл нь бол хүнд инээмсэглэл, аз жаргалыг бэлгэлдгээрээ бол шүдний эмчийн мэргэжил нь бахархмаар элит мэргэжлийн нэг юм аа. Эмчээр төгснөөрөө бол та бүхэн ажлын байраар бол бүрэн сайн хангагдаж чадна. Үүнээс гадна бол Монгол улсад нийт хүн амын дунд бол шүд цаар хөвчин бол 80-90% таа буюу маш өндөр гэдэгт тоордог. Тийм учраас шүдний эмч болж төгснөөрөө та нийгмийн дунд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн болж чаднаа. Сайн байцгаана уу? Би наасын 4 курс оюутан байна. Энэ сургуульд орсон шалтгаан маань юу юм бэ гэхээр би багаасаа энэ сургуульд орно гэж мөрөөддөг байсан. Гоо сайхны мэдлэлээр сонгож тэгээд мөрөөдлөө биелэхийн тулд зорилго болгож энэ сургуульд орсон байгаа. Манай сургууль маань эмнэлэг сургууль хоёр зэрэгцэн байлж болохоор их давуу талуудтай, сонирхолтой байдаг байгаа. За миний мэргэжил маань одоо юу үздэг гэхээр хүүхдийн мэс засал, хүүхдийн нүүр ам судлал, цавг гажиг засал, мэс засал, эмчилгээ гэсэн олон хичээлүүд ордог байгаа. Ингээд та бүхнийг манай сургуульд илс орохыг урьж байна.